8.11 8.11 тоомчийн хөтөлбөрөөр авилгын гэмтэргийн ялыг чангатах нь сэдвэр бэлтгэлээ. Баримт 1. Хөөн хэлцэх хугацаа дууссан тул Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан мөнх батыг ялаас чөлөөлсөн. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан мөнх бат албан тушаалаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкнд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж үргэлжилсэн үйлдэлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татснаас хүүгийн орлогыг алдагдуулж Хөгжлийн банкнд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авах ажлыг зохион байгуулж хууль бус тогтоол гаргуулснаар зах зээлийн ханшаас хэд өндөр үнэ болох 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч Хөгжлийн банкнд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Түүнчлэн албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17.8 сая юан шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг мөрдөн шалгасан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11-р сарын 9-ны өдөр мөнх батыг гэм буруутайд тооцож хөөн хэлцэх хугацаа дууссан үндслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн. Баримт 2. Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан улсын их хурлын гишүүн асан Хаян Хярва албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас нийт 500 мянган Америк доллар 377 сая төгрөгийн хахуул авсан нь тогтоогдсон. Гэсэн ч тэрээр хэрэгээ хялбаршуулсан журмаар шийдүүлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 2-нд Хаян Хярваг 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албан томилогдох эрхийг 8 жил хасах, зорчих эрхийг 5 сар хязгаарлах ял оноосон. Хэргийг эргэн сануулахад авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад Хаян Хярвагаас 315 мянган Америк доллар 210 сая төгрөг, урт насангаас 150 мянган Америк доллар 65 сая төгрөг, дор жаргачаагаас 35 мянган Америк доллар 10 сая төгрөг, эргэн Б, СС 92 сая төгрөгийг эдмөрийн баримтаар хураан авсан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хаян Хярва нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэн шийдвэрлэж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу авилгатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг сангийн яамны төрийн сандах төсвийн орлогын дансанд шилжүүлсэн. Төрд хэдэн 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь хүчний байгууллагын шалгалтаар илэрдэгч. Хялбаршуулсан журмаар хэрэгээ шийдвүүлэх хөөн хэлцэх хугацаа дууссан гэх үндслэлээр албан тушаалтнууд ял зэмгүй үлдэхүү. Хуулийн энэ агуулга олон сайн талдайж авилгачдад хэрэгээс мулдрах гүүр болсон нь нууц үшээ. Тодорхойлбол төрийн албан хаагч татварын мөнгөөр цалинждаг учраас авилга ашиг сонирхлын зөрчил огт гаргах ёсгүй. Иймд нийгэм шударга ёсыг шаардах нь зүүн хэрэг. Нийтийн албан томилогдсон албан тушаалтан хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавих, тогтсон цалин орлогоос давсан мөнгөн хуримтлал байр машинтай болж огцом хөрөнгөчг нь байж болохгүй үйлдэл. Үүнийг мэдсэн ч албан тушаалтнууд авилгын гэмт хэрэг үйлдэж байгаа нь ялын бодлого зөөлдснөх гэж Transparency International Монгол төрийн бус байгууллагын хараат бус зөвлөх тэгш баяр тодтоглоо. Яллын бодлогыг чангалах бол ялтчгүй шаардлагатай. Энэ нөгөө нэгтэн таслан зогсоох, нөгөөт нь урьдчилан сэргийлэх юм хоёр зорилготой. Энэ яллын бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Нийцэхгүй байна гэдгийг нь бүх байгууллагууд хэлээд манай байгууллагууд энэ авилгын эсрэг ажлын хэсэг зөвлөөл явж байгаа. Зүгээр яг хэд хүртэл энэ одоо жилийг нэмэгдүүлэх юм уу, ямар тохиолдолд яаж нэмэгдүүлэх гэдэг нь уг нь судалсан байх хэвээр. Судалгаан дээр үндэслэж ижил энийг гаргах хэвээр. Зүгээр зарчмын хувьд бол ингэж өсгөх хэвээр. Ийм төрлийн гэмт хэрэг дээр
ялын бодлого олон оронд ийм байна гэдгийг харьцуулсан судалгааг бид нар бол гаргаад өгсөн. Тэгээд энэ зөвхөн ялын бодлого дээр биш одоо яг авилга ашиг сонирхлын гэмт хэрэг дээр бидний бас зөвлөж байгаа нэг асуудал энэ хэрэг хэлбэршүүлэх журмаар шийдвэрлэх асуудал байна. Тэгэхээр яг энэ олон улсын байгууллагууд, хөгжлийн байгууллагууд хэрэг хэлбэршүүлэх журмаар шийдвэрлэх нь авилга ашиг сонирхлын зөрчил дээр байх нь зохистой биш гэж үзээд. Яг энэ бол бусад гэмт хэрэг дээр бол байдаг түгээмэл болголт. Энэ маш олон давуу тал байдаг. Цаг хэмнэдэг, тэр тэгэл өмгөөлөгчийн хөлсийг хүртэл хэмнэдэг. Тэгээд төрийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг хэмнэн. Гэх мэтчлэн нөгөө талдаа нөгөө гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэгээ хүлээн зөвшөөрнө, авилгад авсан мөнгөө хураалгана. Дээрээс нь улсыг хохирлгүй болгоно. За албан тушаалаас нь бүр чөлөөлнө. Тодорхой хугацаанд бол огт одоо төрийн албараа оруулахгүй байх хязгаарлалт хийнэ гэдэг. Ингээ цаг хугацааны хувьд, бодлогын хувьд бол төвшөлттэй юмнууд гардыг. Гэхдээ энд нөгөө хамгийн бидний бодолцох ёстой шүүхэд итгэл иргэдийн эцсийн найдвар бол шүүх байхгүй. Тэгэхээр яг төрийн албан хаагч татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдэг утгаараа авилга ашиг сонирхлын зөрчлийг огт харах ёсгүй гэж үздэг. Энийг хүлээн зөвшөөрдөг. За тийм учраас иргэдийн одоо нөгөө эцсийн найдвар болох шүүхэд тийм ээ шүүхээр шийдвэрлүүлээд энэ за буруу юм шүү гэдгийг нь нотлоод гаргаж ирэх юм шаардлага иргэдийн зүгээс тавиад байд. Энэ болохоор бүр цаана логикийн хувьд аваад үзэх юм бол иргэдийн итгэлийг одоо бид нар бэхжүүлж явах хэрэгтэй. Тийм шүүхийн одоо практикийг тийм ээ шүүхийг засаглалаа бид нар бодлогоор дэмжиж байгаа нэг бодлогын том асуудал явж идэг учраас хэлбэршүүлэх журмаар шийдвэрлэх асуудлыг авилга ялангуяа ашиг сонирхолтой энэ гэмт хэрэг дээр бол хэрэглэхгүй байгаа ч гэдэг л зөвлөгөөг өгөөд байгаа. Яг энэ зөвлөгөө бид нар ч гэсэн бас өгөөл явж чинь тэгээд бас энэ дахиад судлагдж байгаа л над хэрэгтэй үгүй гэдэг юм бол гарч ирэх байх. Авилгын гэмт хэрэг өссөн дүнтэй гарлаа гэж шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Тухайлбал анхан шатны шүүхээр хянан шийдвэрлсэн 12,070 шахам хэргийн 1.3%-ийг авилгын хэрэг эзэлсэн байна. Хянан шийдсэн хэргийн 49% тодорхойлбол 2 хэрэг тутмын нэг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ур булан ашиглах 34.2% нь хахуйл авах, 9.7% хахуйл өгөх, 2.6% нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах гэмт хэрэг эзэлсэн байна. Яагаад энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй харин ч өсөлтөй гарав? Энэ нь нотлох баримт бүрдүүлж чадахгүй байх хийдлийг эрх зүйн хүрээнд бүрдүүлсэн учраас авилгын гэмт хэргийг хангалттай хэмжээнд илрүүлж шийтгэл оноож чадахгүй байна. Тухайлбал үндсэлгүйгээр хөрөнгөцсөн асуудлыг наривчлан шалгах явцад мордогчд хуулийн гацаанд ордог. Хуульд суусан өөрийн хөрөнгө нь огцом өссөн гэх зохицуултаас болдохын тулд тухайн этгээд өөрийн нэр дээр хязээж хөрөнгөө бүрдэгдэггүй. Энэнд л хамаг асуудал байсаар ирсэн EBS тогтолцооны өөрчлөлтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж Transparency International Монгол төрийн бүс байгууллагын хараат ус зөвлөх тэгш баяр анхаарууллаа. Нөө хүн чинь нотлох баримтынхаа хүрээнд л буцаагаад маргацдаг. Ингээд шийтгэгдэж чадахгүй байдалд хүрчээд байхад энийг даан ганц авилгатай тэмцэх газар эсвэл прокурор эсвэл шүүхийн буруу тэр авилгацсан байна. Захиалгатай ажиллаж ийн гэж үзэх. Ямар ч үндэслэл байхгүй. Эрх зүйн хүрээнд өөрсдөө зохицуултаа энэ хэдэн жил улс төрт байсан. Тэгээ хууль зүйн салбарыг хэдэн мянган жил авч явсан хүмүүс нь өөрсдөө энийг мэдчихэл байгаа байхгүй. Тэгээ мэдчихэд албаар зохицуулахгүй ингээл ийм зэрэмдэг зохицуулттай ингээл яваад. Энийг яг шийдвэрлэж болох хамгийн оновчтой тогтолцоо гэх юм бол энэ татварыг хасхомтой уялдуулах зарлагаа бид нар тайлгнадаг болох. Хуулийн зүйл заалтын өөрчлөлтүүд бол заавал орж ирэх ёстой. Ингэжиж одоо мөрдөн шатгаж байгаа, тэгээ ял оноох гэж байгаа одоо байгууллагууд нь энэ дээр бол хамтдаа одоо нэгэн бодлогын хүрээнд цогцоороо ажиллах ёстой. Тэгэхгүй одоо үе шат болгонд нэг юмар хязгаарлалцсан хууль нь. Тэгээ одоо яг үнэхээр авилгатай тэмцэх газар муу ажиллаад байгаа мó гэдэг ойлголт бүр олон нийтийн дунд ингээ байгаад байна шүү дээ. Тэгтэл яг энэ хүмүүс чинь ингээ хүчин чадлаараа ажиллаад шилжүүлсэн хэргийнх нь хідэн шүүхээр шийдвэрлэгдэж гин гэдэг чинь нотлох баримттай үндсэлтэй холбоотойгоор ингээл явцын дундаасаа буцаад байгаа. Тэгэхээр бид нар одоо нэг байгууллага энэ дээр буруутгах ямар ч арга байхгүй. Тогтолцооныхоо өөрчлөлтийг өөрсдөө мэдсэн ирнэ энэ улс төрчид нь хийгээгүй юм олон жил болцсон шин. Олон улсын байгууллагууд манай улсад авилга албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлого сул байна. Үүнийг чангатгах шаардлагатай гэх агуулгаар 2017 онд зөвлөмж өгсөн байдаг. Гэтэл манай улс үүний эсрэг ажиллаж ялыг хөнгөрүүлсэн нь алдаа болсон гэж шинжээчид онцолж байна. Авилга албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, ял завших явдлыг бууруулна. Гин бурууга хүлээж хохирлоо нөхөн төлсөн хүний хувьд
шүүх хялбаршуулсан журмаар ял шийтгэл оноодог. Гэвч авилгын гэмтэргийн ял хөнгөн байгаа нь үнэн. Тодруулбал нийгмийн хор аюулаар ойролцоо хэрэгүүдтэй дүйцүүлэх, халдваршгүй байдал гэх ойлголтыг хуулиас хасах, зарим төрлийн гэмтэргийн шинжийг оновчтой тодорхойлох шаардлагатай гэж авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 3 дугаар албаны дарга ахлах комиссар Жаргалбаатар хэллээ. Нөгөө шийтгүүлсэн хүн ажиллаа хийж л байна. Энэ нөгөө яар шийтгэл үр нөлөөтэй байх зарчим чинь хэрэгжихгүй байна гэдэг ийм нийгэм шүүмжил байгаад иргэдийг бухимдуулаад байгаа. Энэ ял санкцийн асуудлаас үүдэлтэйгээр хэргийн хөнгөлцөх цаар асуудал үүсэж байгаа. Өнөөдөр эрүүгийн хууль заасан гэмт хэргийн энэ шинжүүдийг бас оновчтой тодорхойлж өгч чадаагүй асуудал. Эндээс би юу хэлэх гээд байна гэхээр зэрэг эрүүгийн хуулийг боловсронгуй болгооч. Албан тушаалтнуудад албан тушаалын байдлаа ашиглаад гэмт хэрэг үйлдэлтэй байгаа бол хариуцлагыг нь зохиосоор онгодуулж чаддаг. Дээрээс нь улс төрийн хүсэл сонирхол иргэншилээр илэрхийлээд албан тушаал авилгын гэмт хэрэг шийтгүүлэх этгээдүүдийг төрийн албан нийтийн албанд болгож чаачаа. Энэ эрх зүйн зохицуултыг хийж чаачаа. Эрсдэл биш гэж тооцоод авилгын гэмтэр үйлдэлтэй байгаа асуудлууд даслан зогсоох. Авилгын гэмтэргийн нийгмийн хор явуулыг бид ерөөсөө ойлгохгүй. Хүмүүс бид юу гэж харддаг вэ гэхээр зэрэг хоёр хүн хоорондоо өгчөө авчээ. Ахвал өгч нь ажиллаа бүтээгээд авчиж, авч нь бол баг хэмжээний ч юм уу хэмжээний ахвал аваад жигээд Монгол хүний сэтгэл зүйн онцлогоор тэр нөгөө хохирсноо мэддэггүй. Энэ авилгын гэмтэргийн хохирч чинь хий юм бэ гэхээр Монгол улсад байгаа иргэн мөр авилгын гэмтэр хохирч. Энэ авилгын хор уршиг хизээ илэрдэг гэхээр зэрэг судлаачдын тодорхойлсноор бол ер нь 30 жил орчмын дараа илэрдэг гэж. Яг одоо ингээд тооцоод аваад үзэхээр замын төгжрлийг бид бодоод үзэхээр зэрэг за 2000 оноос хойш оноос за 2005 оны хооронд олгосон зүү бас газар олголоод хотын төлөвлөлт зөвшөөрлийн асуудлыг харъя. Тэгвэл өнөөдөр илэрч байгаа гэхээр энэ онлын үед яг цав таарч. Ингээд зэрэг бид авилгын гэмтэргийн хохирол гэдгээ ойлгох хэрэгтэй юм байна. Эндээс хэн хохироод байна гэдгээ дүгнж чаддаг байх хэрэгтэй юм байна. Хуулийн шаардлага хангахгүй хүнийг сэлгэн нэр дэвшүүлж томилдог үйлдэл нь өөрөө бусдад давуу байдал бий болгосон хууль бус үйлдэл. Энэ үйлдэл цааш даамжирсаар авилгын сүлжээг бий болгодог. Иймд авилга албан тушаалын гэмтэрэгт хуулийн хатуу хариуцлага тооцох, ялын бодлогыг чангадгах цаг болсон гэсэн байр суурийг авилгатай тэмцэх газрынхан илэрхийллээ. Зарим тодорхой төрлийн гэмтэргийн хувьд хөөн хэлцэх хугацааг бусад хэрэгээс ялгамжтай байдлаар тооцох шаардлагатай. Ялангуяа авилга албан тушаалтай холбоотой гэмтэрэгтэй хөөн хэлцэх хугацааг бусад хэрэгээс ялгаатайгаар тооцох зохицуулалт шаардлагатай байгаа нь дээрх баримтаас тод харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн хор аюулын хэмжээ учруулсан хохирол, хор уршиг ихтэй гэмтэргийг хөөн хэлцэх хугацааг уртасгах зайлшгүй шаардлагатай болохыг нээлттэй нийгэм форумаас хийсэн гэмтэргийн хөөн хэлцэх хугацаа тулгамдж байгаа асуудал судалгаанаас харж болохоор байна. Судлаачид торгох ял оногдуулахаар заасан хэрэгүүдэд ялын хэмжээс хамааруулан хөөн хэлцэх хугацаа тоолдог байхаар хуульчлах, авилгын гэмтэргийг илрүүлэхэд төвөгтэй байдлыг харгалзан үзэж хөөн хэлцэх хугацааг нэмэх нь чухал болохыг онцолсон байна. 2013-аас 2019 оны хооронд авилгын гэх тодтолтой 250 хэргийг шүүхэд шилжүүлж, жилд 25 хэрэг шүүхээр ордог байсан бол 2020 оноос авилгын гэмтэргийн тоо 40-оос 50 хүрч тасралтгүй өссөн байна. Эдгээр гэмтэргийн 6% нь хөөн хэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга сайн зэрэг. Авилга албан тушаалын гэмт хэрэг бол яг жилд 19 оны статистик хэлэхэд 523 ширхэг гэмт хэргийн шинжтэй гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ бол нийт гэмт хэргийн 1.7% эзэлж байгаа. Гэхдээ түрүүн хэлдэг шиг нийгэмд аюулын хор хөнөөлж гэдэг юм уу, ирээдүйн боломжийг хулгайлж байгаа, Монгол улсын хөгжлийн боломжийг хулгайлж байгаа гэдэг утгаараа нийгэмд бол маш их хор хөнөөлтөй юм гэмт хэрэг үүсэж байгаа. Эрүүгийн хуулийн шинжилгээ хүрээнд олон өөрчлөлт оруулахаар ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар хараахан эцлээг байна. Хуулийн 22 дугаар бүлэг болох авилга, ашиг сонирхлын хэсэгт дорвитой өөрчлөх, эргэж харах шаардлагатай хэд хэдэн заалт бий. Авилгатай тэмцэх газраас сүүлийн 3 жилд 55 хэрэг улсын дээд шүүхэд шилжүүлсэн. Тэдгээр хэргийн 4% нь гэм буруутай нь батлагдсан ч хөөн хэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ял шийтгэлгүй үлдсэн байна. Энэ мэт хийдлийг эргэж харах зайлшгүй шаардлагатайг хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга сайн зэрэг хэлж байна. Хялбаршуулсан журам авилгын хэрэг дээр байхгүйг олон талаас ярьж шийднэ. Манай эрүүгийн хуульд гэм бурууга хүлээгээд хохирлоо барагдуулсан иргэнд энэрэнгүй байх зарчим байдаг. Гэхдээ нийгэмд учруулж байгаа гэм тэргийн хор уршиг бодвол энэ зарчим авилгын хэрэг дээр үйлчлэх үгүй юу гэдгийг эргэж нухацтай авч үзнэ гэж их сурвалжууд мэдгдлээ. 8.11 тоймчийн хөтөлбөрөөр
авилгын гэмт хэргийн ялыг чангатган сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Сайн тод Цэвлман.